юу гэхээр хуульд өөрчлөлт оруулаад 10 буюу түүнээс дээш бичиг баримтуудыг шаарддаг байсан. Үүнийг бол үндсэндээ 2 тусгай зөвшөөрлөлтөй холбоотой 4 одоо 2 гээд нийт 4 баримт бичгийг шаардах тийм хуулинд өөрчлөлт оруулсан. Хуулийн ард талд хариуцлагын тогтолцоон дээр бол 284 дээр бол хэрвээ энэ дөрвөөс өөр илүү юм шаардсан байх юм бол эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан гээд хууль заас арга хэмжээг авагдана гэсэн хуулийн залтыг бас тусгаж өгсөн юм аа. За гэхдээ бас нэг асуудал байдаг юм аа. Үнэхээр одоо бидний шаардж байгаа 2 бичиг баримтын нэг нь бол гадаад худалдааны гэрээ байдаг, эсвэл одоо үнийн нэхэмжлэх байдаг. Хэрвээ үн маань зах зээлийн үн аливаа юунаас одоо гэрээ хэлцлийн үнээс бол хэтэрхий доогуур, илт доогуур байгаа бол бид бас тэр үнэ батлахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл дэлхийн худалдааны байгууллагаас одоо үн үнэлгээтэй холбоотой одоо тогтоосон 6 арга байдаг. Тэр 6 аргыг дистаралан хэрэглэх учиртай. Хэлцлийн үнийг бол гайлын улсын байцаагч одоо зах зээлийн үнэлгээнээс бол хэд доогуур байна уу? Энэ бол одоо үнэлгээ бол буруу хийгдсэн байна гэж үзэх юм бол тэр 2 3 4 5 6 дугаар аргаараа үнэлж байж хийх ёстой учраас тэрэн дотор бас үнэлгээний яг авсан үнэлгээгээ батлах тийм шаардлага гардаг юм аа. Ой Ганбаатар, за энэ одоо нэг үлгэрээ ярина гэдэг байна. Та эхлээд энэ тань руу очсон хүмүүс юу ярьсан? Эхлээд тэрнээ ярил л дээ. За танаа дээр ямар асуудлыг шүүмжилттэй хандаж байна? Та бол одоо шууд шүүмжлэнэ гэдгийг ойлгочоод өөрийгөө хамгаалсан юм. Битээ тийм юм. За одоо та хэлээд нэртэй устдаа ямар шүүмжлэл? Тэгээ манай дээр бол одоо нийт 16 хүн санал хүсэлтээ хэллээ. За үүнийг бол эхнээс нь хүн хүнээр нь яриад явчихъя гэж байна. За гол юм бол худалдаан дээр бол энэ гайлын салбарын асуудлууд их байна. Бодлогын асуудал дээр болоод ирэхлээр гайлын оруулж ирж байгаа програм хангамжийг үнэлээд байна танах. Энийг одоо засаач ээ. Програм хангамж бол бараа юу үгүй юу гэсэн юм байна. Манай гайлын байгууллагт байцаагч нар бол гаднаас оруулж ирж байгаа програм хангамжийг бол өндөр үнэлж авдаг юм байна. Энэ бол бараа. Энэ бол зүгээр нэг диск биш, дискний тоогоор нь оруулж ирээд дискний тоогоор нь бол гайлын үнэлгээ тогтоох арга байхгүй. Энэ оюуны бүтээл шингэсэн бараа бөгөөд энийг бараа гэж тоосдог учраас тэр үнэлгээгээр нь бол бид тооцож авдаг юм аа. За цогтой гэж хүн макас түр горимд өөрчлөлт оруулаач гэж. Энэ асуудал бол ердөө бүх компаниуд тавьдаг. Энэ гайл бүтээн байгуулалтанд оруулж байгаа техник тоног төхөөрөмжийг 1 жилийн дотор ашиглаад эргээд гаргадаг тийм хуультай. Энэний хугацааг бол одоо сонгож өгөөч гэсэн тийм одоо хуулинд өөрчлөлт оруулж өгөөч гэсэн санал тавьсан байна. Энэ үнэхээр одоо зөв асуудлаа. 3 3-аас 4 сар бүтээн байгуулалтын сар байдаг. Энэнд нь бол олон жил дамнсан бүтээн байгуулалтын ажлуудад техник төхөөрөмжийг хаа байсан баян хөлгийгээс одоо зам өдөр ч юм уу гаргаад эргэж оруулж ирэх ийм бэрхшээл тулгардаг учраас энийг бол манай бизнес эрхлэгч нар их тавьдаг. Энийг их хурлаар шийдүүлж хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй баха гэж бодож байна. За түрүүнийх нь бол тэр програм хангамжтай гадаадд одоо техник эдийн засгийн үндэслэлийг бас боловсруулдаг. Аливаа нэгэн барилга байгууламжийн одоо төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг байгуулдаг хийлэгдэг. Энийг одоо болооч гэсэн тийм санал оруулж байна. Энийг одоо бас л мөн одоо бараа гэж үзэж байгаа учраас бид одоо өнөөгийн мөрж байгаа хуулийн дагуу үнэлгээ тогтоож гайлын татварыг одоо авах зүйтэй гэж үзэж байна. За цогтгой бол салбарын асуудлаар бол гайлын баталгаа талбай тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөөч гэсэн байх юм аа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөж журам гараагүй гэсэн байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хуулийг дагаж одоо нэг хууль журам гарах ёстой юм байна. Журам нь гараагүй учраас энийг бол одоогийн бидний мөрдөж байгаа хуулиар бол тэр баталгаат талбайн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх бололцоогүй юм аа. Эн чинь бол одоо 2 сар байгаа. 2 сараас илүү бол бид сунгах эрх байхгүй.
хуульд өөрчлөлт оруулна. За Батбаяр гэдэг хүн бид Монгол логистик гэж юунаас харилцаа холбооны байгууллага, айлын байгууллага хоёулаа ижил өөр шаардлага тавиад байх юм а гэж. Нэг нь тусгай зөвшөөрөл авахд бол шаардлага тавьдаг, айлын байгууллага бас өөр шаардлага тавиадаг юм байна. Энийг бол ижилсгэж өгөөч гэж байна. За энэ бол боломжтой. Энийг харилцаа холбооны байгууллага, танай логистик, тээвэр зуучин байгууллагуудын шаардаж байгаа тэр юунуудыг одоо шаардлагуудыг бол нэгтгэхэд бол бололцоотой баха гэж үзэж байна. Агаарын болон газрын шуудан илгээмжээ, шуудангаар ирсэн бараа болгоноос татвар аваад байна. Энийг одоо яагаад аваад байгаа юм бэ? Багасгаач 2-1-3 сая төгрөгийн зорчигчийн барааг одоо авах ёсгүй гэсэн байна. Энэ хуулинд бол ердөөсөн мөн одоо цагаал шуудангаар ирж байгаа илгээмжээс авах тийм хуулийн заалттай юм аа. Энийг бид бол хөнгөвчилж одоогийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гайлын тухай хуулинд энэ шуудангаар ирж байгаа горимд бол өөрчлөлт оруулах нь зүйтэй баха. Энэ маш их хэл ам татдаг учраас энэ талаар бол бид одоо ажиллана. За Сүхбаатар гэдэг хүн Хамбатартай байдаг улсуудтай дараагийн 7 хоногоос тусгай цаг гаргаж уулзъя. Тэрний та бүгдийн гаргаж байгаа тэр дүгнэлт саналуудыг нэгтгээд 2-7 хоногийн дараа тэр бизнесийг дэмжих уулзалтан дээр бид бэлтгэл ажил дээр нь бүгдээр ингэ хийгээд ингээд асуудлуудаа нэгтгээд шийдэх тал руугаа ярилцъя гэж байна. Энэ 16-г ярих юм бол бас цаг удаа нэлээд орлого шүү дээ. За манай дээр давхарцсан тоогоор 28 татвар төлөгч хандсан байгаа. За 28 татвар төлөгчдийн саналыг хурангуулах юм бол нөөт болон нөөтийн босготой холбоотой 17 санал, хуурамч орлого зарлагын падаан, хуурамч нөөтийн бичлэлт, нөөтийн падааны бичлэлттэй холбоотой 2 санал, санхүүгийн болон татврын тайлагналттай холбоотой 2 санал, санхүүгийн хяналт шалгалтын ажиллагаатай, татврын албаны хяналт шалгалтын ажиллагаатай холбоотой 1 санал, татвараас чөлөөлөх 3 санал, санхүүгийн өршөөл гэсэн 2 санал. За тэгээд татврыг бүгдээрээ жигд төлдөг байя гэсэн ийм түгээмэл саналууд. Тэгээд би энэ саналуудыг ерөнхийдөө товчхон задлаад явъя. Нөөтийн босготой холбоотой бол босгохгүй байвал яасан, эсвэл босхийг өшөө 100-аас 200 сая болгоё, босго хэд болох гэж гэсэн ийм задгаа саналууд бол нэлээд орж ирсэн. Энэ дээр бол татврын 2 дахь шинжилгээний хуулийн төсөл бол өргөн барихад бэлэн болсон байгаа. Энэ дээр татвар нөөтийн босго урьдчилсан байдлаар 50 сая төгрөгөөр гэдгээр бол санал бол сангийн ам болон одоо татврын ерөнхий газрын ажлын хэсгээс бол гарчихсан байгаа. Энэ 50 сая төгрөг одоо хэдээр батлагдахыг бол би та бүхэнд хэлж мэдэхгүй. Босго бол энэ дээр бас нэг санал их зөв санал хэлсэн. Golden File компани Соломон Туяа гэдэг энэ татврынхаа хуулийн нэр томьёолыг бас зөв зүйтэй болгож тодорхой болгоё. Нэр томьёол өөрөө буруутагаас болоод нийгэмд буруу ойлголт төрөөд байна гэдэг. Энийг бас бид нар сангийн ам дээр яриад ялангуяа энэ нөөт төлөгч биш, нөөт суутлагч гэдэг нэр томьёолыг бол энэ шинэ хуулийн төсөлд бол оруулчихсан байна. Тэгэхээр энд сууж байгаа татвар төлөгч нар бол та бүхэн бол нөөт төлөгч биш ээ. Та бүхэн нөөт суутлагч. Тэгэхээр нэр томьёол маань зөв болчих юм бол босхын асуудал маань бас ойлголт нь арай өөр зэгцээр ойлгогдоод ирэх хэрэг. За дараагийнх нь тайлагналттай холбоотой 2 санал гэсэн Батбаяр дараа. За энэ татвартай холбоотой би бас юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр нэг аль вебсайтанд хэлээ ингээд шинжлэлийн засгийн газар 17 татвар шинээр бий болгоно гэж бичээд ерөөсөө авдгаа нөгөө нэг үргэлж онгоолонгууд нүдэнд харагдаад байгаа гэсэн. Тэгэхээр би та нарт юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр нэг ч татвар шинээр бий болохгүй. Харин саяны хэлж байгаа татврын босхыг ингэ өргөнж хийх юм уу? Энэ бол энэ байгаа юм яавал сайжруулах вэ гэдгийг ярьж байгаа гэж ойлгоорой. Тэгэхгүй таныг сая татврын тухай багц хууль бэлэн боллоо ингээд тэр байхгүй юу яа гэдэг ингээд тийм байхгүй шүү л гэж хэлээ. За энэ дээр татврын ерөнхий газар байгаа. За тайлагналттай холбоотой 2 санал бол нэг нь бол
жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүгийн тайлан бол жилд нэг байлах. Би санхүүгийн болон татврын тайлан гэж хоёр тайлан байгаа шүү дээ. Энэ хоёр санал бол хоёулаа санхүүгийн тайлан дээр орж ирсэн санал. Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүгийн тайлан жилд нэг удаа өгдөг болгоё гэж. За энэ бол бас сангийн яамтайгаа ярьж шийдэх асуудал. Үнэхээр бас бид нар бол дэмжнэ жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд. Хоёр дахь нь бас санхүүгийн тайлан сангийн яамд өгж байгаа санхүүгийн тайлан бөглөрөөд тэн дээр бөглөрөл үүснээс болоод татврын тайлан гацаад байна гэсэн ийм санал байна. Энийг бас бид нар ажиллаж байгаа ийм хүндрэл биднэрт байгаа. Хяналт шалгалттай холбоотой нэг санал улсын их хурлын гишүүн Дэмбэрэл гишүүн орж ирсэн. Тэгээд сүүлийн үед улсын төсвийн орлого муу байгаагаас болоод татврын алба орлогоо нөхөх гэж ингэж татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг дарамтлж шалгалт хийгээд байна гэсэн ийм мэдээлэл байна гэсэн. За ямар мэдээлэл байгаа юм бэ гэсэн чинь 20 сая төгрөгийн татврын хүү алдангийг бодоод бараг 15-аас 17 сая төгрөгийн 20 сая төгрөгийн татврын өрн дээр 15-аас 17 сая төгрөгийн хүү алдан бодогдож байна гэсэн. Тийм бол байж магадгүй. Гэхдээ 20 сая төгрөгийн татврыг одоо хүртэл төлөөгүй 15-аас 17 сая төгрөгийн хүү алдан бодулж байгаа гэдэг бол энэ хүн бол дор хаяж нэг 4-5 жил татвраа хугацаанд нь төлөөгүй хүн байгаа. Тэгэхэд энд байгаа бүх хүмүүс татврыг жигд төлдөг болёо гэж хэлээд байгаа. Гэтэл яагаад зарим нэг нь 5-аас 4-5 жил ингээд татвраа төлөхгүй явдаг юм. Тийм болохоор тэр хүмүүс дээр бол татврын шалгалт бол явна. Татврын хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагаа явагдана. Татвраас чөлөөлөх 3 санал байгаа. Энэ бол эхнийх нь бол жижиг дунд үйлдвэрлэлийг 1-2 жилийн хугацаанд татвраас чөлөөлөөч бид нар өсөж өндөөмөр байна. Энэ бол мөн адилхан татврын шинжилгээний 2 цагтны шинжилэлт бол тусцсан явж байгаа. Альва шинэ бизнесийг эхний гарааных нь 1-1.5 жилд бол татвраас чөлөөлөё гэдэг. Дараагийнх нь бол яг хог боловсруулах үйлдвэрлэлийг бас дэмжмээр байна. Хог боловсруулах үйлдвэрлэлийг одоо манай улс хог боловсруул хаяглалтай энийг босгохын тулд татвраас чөлөөлөё гэж. Энийг бас бид нар дэмжиж байна. Татврын өршөөл дээр энэ маань бол нөгөө өмнө нь 2008 онд баха тийм ээ 2008 онд татвраас зугатаасан орлогыг хууль ёсны болгох ийм өршөөлийн хууль гаргаж болдго юм уу гэсэн ийм санал тавьсан. Татвраас зугатаасан биш л дээ. Наа чи үнэхээр маш буруу томьёол болж байгаа юм. Ерөн зүгээр өмнө нь яасан ихлээр 8 онд улсын хурл болвол юу гаргасан 8 он биш л дээ 6 онд бол татврын шинжил хийгээд татврын хувь хэмжээнүүдийг янзлаад тэгээ өршөөлийн хууль гэж юм зарласан юм. Тэр нь бол ямар агуулгатай юм хэлээд байгаа вэ гэхээр бас энэ бизнес эрхэлж байгаа хүмүүсийг өмнө дээр үед юм уу гаргасан алдаа оноогоор нь хойноос нь хөөцөлдөж ухаад шүүгээд байдгүй байх агуулгатай. Хоёрдугаарт өнөөдрөөс эхлээ монголчууд нууж байсан бүх юмаа гаргаад илээр биччих. Илээр биччихснээс чи хойш янз бүрийн асуудал үүсэхгүй гэсэн ийм шинжтэй хуулийн тухай ярьж байгаа. Тэрс биш тэр баруунд байдаг такс амнисти энэ төр бол биш юм шүү. Тэр чинь бол хугацаа зарлаад за энэ үйлрэлдээ өмнөх такса яаж төдийн төлчих болохгүй бол өршөөгээ явдаг билж шал өөр агуулгатай шүү. Өөр агуулгатай хууль юм байгаа шиг хэлж байгаа юм аа. За энийг бол ер нь бас манай их хурлын зарим гишүүд ярьдгийн энэ бол нийгэм нэлээд тийм өргөн хилцүүлэг явж шийдэх ёстой. Ягаад гэвэл бас нийгмийн зүгээс энэ чинь шүүмжлэнэ. За тэгээд юм хүмүүс нуугаад янз бүр болцсон яв нөхрийг өршөөчдөг юм байна гэж. Тэгээд ямар хуулиар бас зүйлд яригдж байгаа нөхлөөр тэр одоо шинээр би одоо тийм байшинтай тийм хөрөнгөтэй өчнөө эргэлтийн хөрөнгөтэйгээ цоо шинээр тайлан балансаа шинээр бичиж байгаа нөхөр бас тодорхой хэмжээний юмыг нийгмийн сан руу хийвэл яадаг юм бэ гэдэг тийм хуулиар ярьдаг юм байлээ. Бас нэг бага хувийг ойлгож байна уу? Бид бас Монголын нийгэмд ямар юмыг бий болгохыг хүсэж байна вэ гэхээр итгэлцсэн бие биендээ. Татвар төлөгч нь тэрнийг хугацаанд шудраг төлсөн, шудраг мэдүүлсэн. Төрн тэрнийг авах хугацаанд авсан. Тэгээд ийм л харилцааг үүсгэхийн тулд энэ санаа ярьж байгаа шүү. Энэ зөвхөн саяны хоёр хүний санаач биш ирнэх олон одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс яриа л байгаа юм. Тэгээ бид нар энэ дээр бол манай хүмүүс бол ажиллаж байгаа татврын ажиллаагүй өөр одоо сайхан бэлэг сайттай групп бол энэ дээр ажиллаж байна. Тэгэхээр бүх байхгүй байгаа юм гаргаад бичиж байгаа эсвэл нуусан хаасан эсвэл гаднаас үлд орж ирсэн гадаад явж яваад оруулж ирсэн орлогоо төр мэдүүлээгүй янз бүрийн юм өршөөгөөд тэгтээ тэрнээс нэг жоох юм тийшээ төлөөд үлдсэн юм ил бичиж. За энэс цаашаа янз бүрийн юм байхгүй гэсэн.
За ийм чиглэл рүү нийгэм бий явнаа л гэж бодож байгаа. Энэ чиглэлд одоо дэмжиж ажиллана. Энэ дээр нэг айдас гүйцэтгэв одоо нэг 50 хангалуун унтаад хэдүүлээ нэг жаахан бүтээн байгуулалт хиймээр байна шүү дээ. Тийм чиглэлд явж байгаа шүү. За тэгээд санал дээр бас нэг би нэмэлт мэдээлэл та нарт өгье. Үнэхээр нөөтийн хуурамч бичилт бол маш гадуур байгаа. Энэний эсрэг бид нар бол ажиллаж байгаа. Татврын албанаас та бүхний ухаалаг гар утсанд зориулаад аппликейшн нэвтрүүлчихсэн сар гаруй хугацаа болж байгаа. Энэ бол татврын албаны MTH гэмээр рүү ороод гар утсан дээрээ iPhone болон Samsung-ийн ухаалаг гар утастай хүмүүс бол энэ аппликейшнийг суулгах амархан. Тэгээ энэ аппликейшн дотор юу байгаа вэ гэхээр нэгдүгээр нөөт төлөгч гэж хэн байгаа юм бэ? Энийг ерөөсөө 2-3 секундын дотор та нарт хэлээд өгчнө. Компанийн нэрээр үсгээр регистрийн дугаараар бүх юу н search програмаар авч. Үйл ажиллагаа явуулаагүй X тайлан гаргаж байгаа хин юм бэ гэдгийг танд хэлээд өгчнө. Таны өөдөөс хард суучаад нэг 400-500 сая төгрөгийн 8 яриад байдаг. Таны компанийн нэр чинь юу вэ гэдэг ийшээ оруулаад нэрийг яхад та чи X тайлан гаргадаг байж ямар том 8 ярьд юм бэ гэх хүнийг. Тэрнээс гадна бас энд 90 сурвалжлагж байгаа татврын албанаас 90 сурвалжлагж байгаа компаниудын нэрсийг бид нар оруулаад өгсөн байгаа. Нөөт төлөгч дотроо бид нар нөөтийн хуурамч бичлэлт хийж байгаа компаниудын нэрийг бид нар бас заагаад өгсөн байгаа, оруулчихсан байгаа. Тэгэхээр та хэн нэгнээс нөөтийн падан авахдаа тэр компанийнхаа регистр юм уу нэрийг оруулаад та аль бизнесний нөөт төлөгч үү эсвэл та хуурамч бичлэлт хийх гэж байгаа нөөт төлөгч үү гэдгийг ингээд төвөггүй мэдээд авчих ёстой. Энэс гадна татврын бүх нэг хууль татваруудыг хэдийд ямар хуулийн хугацаанд хаана төлөх юм бэ гэдэг бүх мэдээллүүд аль аймаг бүрээрээ байгаа. Аймгийн дансууд байгаа. Бүх аймгийн татврын албаттай холбоо барих утаснууд байгаа. Өшөө дээрээс нь татвар руу ханддаг хамгийн түгээмэл одоо та бүхэнд учирдаг асуултуудыг хариултуудтай тавьсан байгаа. Татврын хуулиудыг тавьсан байгаа. Өшөө дээрээс нь татврын албанд сүүлийн үед хийж байгаа мэдээллүүдийг энд оруулсан байгаа. Нэгсэндээ энэ программыг суулгачих юм бол та нарын карман дотор татвар орцсон гэсэн үг. Энтэй явж байхад бол ерөнхийдөө та нарын бүх татврын анхны проблемыг бид нар бол ингээд эхний байдлаар шийдсэн. Энэ бол гэхдээ энэ арай болохгүй нэгэд ингээд та бүхнээс бас нэг санал хэрэглээний шүүмжил бид нар хүлээж байгаа шүү. Энийг бас та бүхэн одоо суулгаад авчаарай. 3G-гээр ямар ч асуудалгүйгээр заавал интернет хэрэггүйгээр суугдах юм боломжтой програм байгаа. Нарыг хүлээж авч байгаад их баярлж байна. Хамгийн гол нь бид нар санхүүгийн өршөөлийн хуулийг бол хоёр шалтгаантай хэлсэн. Энэний өмнөх татврын өршөөлийн хууль мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хуулиа татврын хуулийг хэрэгжүүлэх хуулигээд 6 сартаа супер өршөөлийн хууль гарсан. Энэ 2008 оны 1 сарын 1-ээс 7 сарын 1-нд хэрэгжсэн. Яг энэ хуулийг бол манай сайхан бэлэг гишүүн, баяр цогцог гишүүн, Алтан уугийн ерөнхийлөгчийн шадар сайд байхдаа бол гардаж хийсэн. Бид нар энэ өршөөлийн хууль 4.10 бодлогоор 9-10 оны хүнд хямралыг давж гарсан байхгүй юу? Тэнгүүр хамрагдсан даанч тэр 6 сартаа супер өршөөлийн хуулиар 2856 компани хамрагдсан. Тэр үед 43,000 компани бүртгэлтэй байсан. 750,000 иргэн ямар нэгэн татвар төлж байсан. Тэгэхэд 2,200 иргэн 2,856 компани ихэнх эзэд нь хамрагдсан. Тэгээ эдний ил болгосон орлого бол 4 тэрбум Америк долларын орлого ил болгосон. Энэ ил болгосон орлого оюутлогын 4 тэрбум доллартай нийлээд 8 тэрбум доллар бол манай 9-10 оны хямралыг авч гарсан юм а. Одоо бол энийг хэрэгжилж чадаагүй компаниудын маш их хилмигдсэн. Энэ чөлөө зах зээл арчил шудраг ёсны өмнө бол зохигдож байгаа байхгүй 43,000 компани. Өнөөдөр 73,000 компани 70,000 компани хэрэгжилж чадаагүй. Тэгээд тайлан тооцоо бүртгэл нь хуучнаараа яваад байгаа байхгүй. Тийм учраас санхүүгийн өршөөл бид нар үзүүлж чадах юм бол 14 онд болох ч байгаа эдийн засгийн том хямралын өмнө баялаг бүтээгч нар өөрсдийнхөө ирмэгцлэр гарах гээд байгаа юм а. Тийм учраас бид нар зүгээр санхүүгийн өршөөл өгчих 14 онд biz бүх бүртгэлээ шинээрээ 15 оноос бүх татвараа төлье. Татвараа төлөхгүй шоронд явдаг бол яг гэсэн тийм хатуу зарчмаар ажиллая гэж байна. Тийм учраас санхүүгийн өршөөл нь бол манай макро төвшөнд маш хэрэгтэй юм шүү. Түүнээс энийг цэвэр эрх зүйч нар юм уу тэмүүжийн энц харуул зөвшөөрөхгүй. Яг энэ шудрагаас хууль ярьдаг шудрагаас эдийн засгийн шудрагаас хоёр өөрөө хамгийн гол аюул нь юу болсон бэ гэвэл сүүлийн эдийн засаг 3 дахин өсгөд тэр 2,856 компани орлого 3-аас 5 дахин нэмэгдсэн. Ашиглаж чадаагүй 40,000 компани орлого 2-оос 3 дахин багассан байгаа сүүлийн 5 жилд. Тэгээ эндээсээ болоод манайх монопол бий болоод ашигласан нь бол зах зээлээ бүгдийг эзэгнэ нөгөө чадахгүй байгаамаа. Тэгээ одоо энэ жижиг дундууд нь түүнийг хүсээд байгаамаа. Тэр томчууд хамаагүй шүү дээ. За одоо тэгээд сайхан бэлэг сайттай хамтраад ажиллая. За барилга Эрдэнэурын дарга.
дараа нь хэм бэлдэж байгаараа эрчим хүч саяны Батмагна дарга шиг жаахан товчлоод цэгцлээд Энэ хуулиар бол үндсэнд нь хуучин явуулсан бүх концепцийг бүгдийг нь өөрчилж байгаа. Төр өөрөө одоо бүх барилгын чанарыг хяндаг тэрний төлөө хариуцлага хүлээдэг тэр тогтолцооноос бүгд гараад үндсэнд зах зээлийн систем шилжсэн даатгалын тогтолцоотой зөвлөх үйлчлэгийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг ийм системээр орж байгаа. Шинэ хуулийн төслөөр бол тусгай зөвшөөрлөд үндсэндээ байхгүй болж байгаа. Гэгмичлэнгийн маш том өөрчлөлт хийсэн хуулийн төсөл явж байна. Тэгэхээр хэрвээ тэр хуулийн төслийг бид энэ жил амжуулаад батлуулж чадсан бол бидний 134-өөс 107 бол бүр доош орох хэрэгтэй байсан. Гэхдээ энэ хуулийн төсөл батлагдтал бас бид нар бол зүгээр суугаагүй засгийн газрын 151 тогтоолоор бүх объектуудаа 3 ангилж байгаад ингээд маш хүн болгож өгсөн ажил хөрвүүлэх зөвшөөрлүүдийг энэ бол бас нөгөө яг одоо энийг хэрэгжилж байгаа барилгын компаниуд дээр очиж шалгаж үзээд Дэлхийн банк өөрснөдөө тогтоосон байгаа. Одоо нэлээд акц гарсан байна гэдэг. Хоёрдугаарт нь бол яамны төвшин сайдын тушаалаар энэ тусгай зөвшөөрлөл олгодог тэр суурь нөхцлүүдийг бүгдийг хөнгөлж гисэн байгаа. Нийтдээ бол 200 гаруй зөвлөх инженер байдаг. Гэтэл бүх компани зайлшгүй зөвлөх инженертэй байх хэрэгтэй байж идэл 2500 компаниуд тусгай зөвшөөрлөлтэй байсан. Тийм учраас энд бол заавал ямар нэгэн байдлаар давхардал юм уу ер нь болохгүй юм байсан байна гэж үзээд энэ зөвлөх инженер гэх мэтчлийн олон шалгууруудыг бол авч хийсэн. За манай дээр бол сая нэг 12 компани төлөөлөгч дуулжлаа. Үндсэндээ гарч байгаа юу бол нэг 3 зүйл дээр төвлөрч гарч байна. Сандууд бол за нэгдүгээрт бол энэ одоо орон сууцны асуудлыг Улаанбаатарт яриад байна. Хөдөө орон нутг руу гараач. Тэгэхгүй бол энэ нүүдэл чинь зогсохгүй байна гэсэн ийм санал бол нэлээд хэдэн хүмүүс хэллээ. Энэ жил бол эрхчлээс орон нутг руу нэлээд их юм хийгдэхээр бол засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймаг болгоныг хот за дээр нь 1000 айлын орон сууц гэх хөтөлбөрүүд явж байгаа. Тийм учраас саяхан аймагуудын дарга нарыг дуудаад ер нь одоо дэд үтсэнд зарцуулах мөнгө төлөвтийн хэрхэн хийх үү гэдэг дээр үндсэндээ бодлого бол гараад эрхчлээс бол аймаг орон нутагт хөдөө орон нутаг руу маш их юм хийгдэж явна. За гол одоо бидний бас санаа зовж байгаа яаж өөрчлөх үү, яаж шинжлэх үү гэж бодож байгаа нэг зүйл бол ялангуяа энэ хууль батлагдсны дараа бидний орох дараагийн асуудал бол энэ стандарт норм стандартлын шинжилгээ. Энийг одоо сая ингээд гаднаас тохиолдлын систем оруулж ирдэг энэ компани хүмүүс шинэ орчин үеийн шинэ технологиор юм аваад ирчихлээр нөгөө стандарт нь байхгүй учраас хэрэгжилж болдгүй ийм хүндрэл үүсэж байгаа гэж. Энэ бол зөвхөн тохиолдлын систем биш бүх маш олон зүйл дээр гарч байгаа. Тэгэхээр бид нар бол энэ нэгдүгээрт бол стандарт норм стандарт шинжлэх чиглэлээр засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр Канадын Евро стандарт гэдээ тавьсан байгаа. Бид бол үндсэндээ шууд одоо орчуулахаар ийм байдал руу явж байгаа. Гэхдээ энэ бол бас тодорхой хугацаа шаардлагатай 4-5 жил шаардлагатай. Гүрж бол сая бүгдийг орчуулж авлаа. IBC International Building Code-ыг 4 жилийн дотор ингээд бүгдийг орчуулад тэгээд өөрсөндөө таарах бас нэг баг зэрэг өөрчлөлтүүдэд ингэж явсан. Тийм учраас бид нар бол одоо заавал шинээр дуу зохион байх одоо тийм шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Хоёрдоо мэргэжлийн төвийн бас байгууллагууд руу энэ тэгээд энэ аймагуд дээр энэ хавраас юу эхлүүлэх гэж байна вэ гэхээр за засгийн газар байшин барихгүй шүү дээ. Та нар бас бидний байшин барина гэдээ буруу ойлгочих. Аймаг бүхэнд нэг Чингис фондын мөнгнөөс 5-6 тэрбум төгрөг өгөөд 1000 айлын орон сууц 200 айлын хаус юм уу 5 хаус босгох дэд үтсийн мөнгийг бол дэмжлэг болгох юм. Тэгэхдээ бүх мөнгө өгөөд алдчихгүй л дээ. Жишээ нь 5 хаус юм уу хаус барих гэж байгаа айлуудын дэд үтсийг аймгийн төвдөр хийгээд суурэ зараад буцаагаад мөнгө авах юм. Засаг бас тийм зүгээр мөнгө халуулгаад байж болохгүй юм байлээ. 1000 орчим айл яг аймгийн төвийнхөө хүн амаас хамаарна. Энэ авраас эхлээл энэ өвлжингээ бид нар ажиллана. Одоо энэ Эрдэнэбүрэн даргын хийж байгаа гол ажил нь бол тэр төлөвлөлтөн дээр анхаарах хэрэгтэй. Тэгэл хавраас аймаг бүрийн төв дээр бол юу эхлэх вэ гэхээр 1000 айлын орон сууцны ажил эхэлнэ. Тэрнийг хэн хийх юм? Та нар хийнэ. Бид бол дэд үтсийг чинь янзлах дэмжлэгийг үзүүлэх гэдэг юм шиг. Би тэгнийг тодорч хэлье гэж. Тийм. За дээр нь сая гэдэг нь тодорхой байвал бид нар одоо бизнес эрхэлж байгаа хүмүүст бас их
амар байна, чухал байна гэж байна. Энэ бол одоо бид нэр бас хамгийн их ярьж байгаа зүйл ба. За дараач нь энэ жил бол эргэлтийн хөрөнгө үн тогтворжуулах хөтөлбөргээд 2 төрлийн зээл явсан байгаа. Эргэлтийн хөрөнгийн энэ жилийн явсан юу бол ерөнхийдөө яг барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр өсөлт ирүүлсэн компаниудад одоо яамнаас тодорхойлт гаргаж өгöd явцсан. Эх жил бол бүр яг ангиллахаар шийдэж байгаа. За хаалга цонхны чиглэлээр бол одоо илүү нэгдүгээр категориор авч үзэн шүү ч гэдэг юм ингэж ангилж тавиад вебсайтн дээр тавиад тэрний дагуу төслөө боловсруулж байгаа компаниуд бас тэрийг хараад за энэ миний төслөө бол дэмжигдэх боломжтой юм байна гэдэг ийм чиглэл рүү явуулж өөрчлөхөр болж байгаа. Тэгэхгүй бол маш олон компаниуд жишээл зөвхөн хийт бетон гэж тэгэхэд 5-6 газар үйлдвэрүүд баригдаад эхэлчихэж байгаа. Тэр нь эргээд юу болох вэ гэхээр нөгөө бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй хүнд байдалд орчмоо тийм зүйлээс одоо аль болохоор зогтоож эхлэхээс өөр аргагүй байгаа. Цементийн үйлдвэр ихэд суйрлагдж байгаа цементийн үйлдвэр бол одоо бараг 5.5 сая тонн болчиход байна. Хэрэглэгчдийн өдөр гэж явж байгаа. Нээлттэй өдөр шүү дээ. Нээлттэй гэхээр бусд өдөр нь хаалттай юм шиг ойлгоод. Тэр хэрэглэгчдийн өдөр 6 цаг хүртэл ажиллан 5 хүн бас холбогдох асуудлаараа бүх дүүрэг хэрэглэгч үйлчлэх төвөөр бол манай Улаанбаатар цахилгаан төвөг сүлжээний хүмүүсүүд бол ажиллаж байгаа. Тэгээд эрчим хүчний салбар дээр бол 10 иргэн аж ахуйн нэгжээс асуудал ирсэн. Ерөнхийдөө 10 асуудлаас бол 6 одоо төвөг сүлжээний цахилгаан эрчим хүчний хангамж гэрээтэй холбоотой ийм асуудлууд байна. За эндээс давхарцсан асуудлууд нь бол өөрийн хөрөнгөөр барьсан тоног төхөөрөмжийг одоо хүлээж авах боломж байхгүй юу? Бид нар ашиглалт үйлчлэгээ засвар үйлчлэгээ явуулах боломжгүй байна гэсэн ийм санал 2 хүн иргэн Болд иргэн Ганбаатар гэсэн 2 хүн тавьсан. За өнөөдөр Улаанбаатар цахилгаан төвөг сүлжээний хувьд жишээ аваад ярихад бол нийтдээ 3300 гаруй дэд станцын 51 орчим хувь нь хувийн хвшлих байгаа. Цаашд 17 оны прогнозоор бол энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалт төлөх нэмэгдэж байгаа учраас 70 орчим хувь нь хувийн хвшлих болно гэсэн ийм прогноз байгаа. Тэгэхээр энийг авахд бол хүндрэлтэй бол асуудлууд нь өнөөдөр Улаанбаатар цахилгаан төвөг сүлжээний 1700 хүний ажиллах нөгөө тариф тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ 51% 3300-ийн 16700 дэд станц шинээр нэмэгдэх энэ хэрэгдэх зардал үйлчлэгээ цалин хөлбөмбө. Тийм учраас энийг өнөөдөртөө шийдэж чадахгүй байгаа учраас зайлшгүй шаардлагатай эзэнгүйдсэн одоо орон сууцны бөөнд 100 адлыг ч юм уу тийм тоног лимсүүдийг бол шаардлагатай тохиолдолд бид нар үнгүүгээр авч байгаа. Түүнээс биш саяны иргэн Болдын хэлдгээр бид нар үн төлж авах бол тийм нөхцөл өнөөдөртөө бол байхгүй байгаа. За нөгөө нэг асуудал нь хувийн хвшлийн хөрөнгөөр барьсан дэд станцаас бид нар холболт хийхэд цаад хувийн хвшлийн хөрөнгө оруулагч маань санаанд орсон тоогоо нэгж байна. Бид нар одоо 30 сая дэд станцаар өөрсдөө барьчихад тэндээс холбоолох ихлээр 40 сая төгрөг гэдэг ч юм уу. Тэгэхээр энийг бол бид нар эрчим хүчнийхээ хуулийн дээр бол тухайн одоо хөрөнгө оруулсан хэрэглэгчтэй зөвшөлтсөж тэгс төсөл бид нар бол техник нөхцөл өмсөд нь олгоод явж байгаа. Тэгэхээр энийг бол тухайн хөрөнгө оруулагч нартай бас бодиттой юг нь байх ёстой. Түүнээс биш тэр үн дээр бол одоо жишээлбэл бид нар эндээс олгож байгаа юм дээр шууд оролцох юм боломж бол байхгүй. За үндсэн нөгөө хоёр асуудал нь бол ерөнхийдөө наачсдаг ноцтой байхгүй юу? Одоо их олон аж ахуйн нэгжлэр бас тулгарч байгаа юм. Дээрх нь бас тулгарсан. Тэгээ шинээр татсан байхгүй. Болохгүй шүү дээ. Та бол одоо тэр бол манай падлиг үг хийж шүү дээ. Маш буруу. Анх зөвшөөрөл өгтөө танах тэрнээс тэр хүртэл тат ямар хэмжээний хөрөнгө гарах яах юм. Дараа нь танахаас хэрэглэгч авбал яах юм гэдэг юмыг танах анханаас зогсоолж өг. Зүг үстэй. Тэгэхгүй ямар мөнгөтэй монголчууд вэ? Шугам татаад хажуугаар нь дахиад шугам татаад энэ ёс ингэж болохгүй шүү дээ. Тэгээс үлдээ ингэ бизнес гэдээ ойлгоцсон 30 саяар татчаад надаас 40 сая нэгдэг юу юм бэ? За тэгэхээр энэ дээр бол төр гэж байгаагийн хэрэг гарнаа. Би яг тодорхой хэллээ шүү. Маш олон хүн энэгээр ханддаг юм аа. Наадхаа танах цэгцэлж өгөө. Тэр нь хувийн бизнес руу алдаж байгаа юм биш. Ойлгоо. Та нар баг хэрэг тэргүй зөвшөөрөл өгöd байгаа биз дээ. Тэгтээ наад юм хэлээд гэрээ мэрээ болгоод дараачийн хэрэглэгч ирэхэд ойлгомжтой. Алтуйг шиг 20 сая татсан юм байна. Би бол нэг төдийг төлөөд төдийг урт хугацаанд төлөхөөр болох юм байна гэдэг анханаас ойлгомжтой болов л да. За ингэж ажиллана шүү. Танах төмөрхөн танах хийгээд олонний зарлаа шүү бүр. Түүнээс биш ингээд нэг тараасар матер тэрэг хийчихлээ зогсоогоор. Арай хэтрээд байгаа наач. За дараагийн 4 асуудал нь бол хоёр нь бол бодлого үн тарифтай холбоотой 2 асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэг тавьсан асуудал нь бол Newcom компаниас тавьсан асуудал байж байгаа. Энэ салхитгээд 50 мегаваттын станц 6 сард ашиглалтанд орсон. Тэгээд энэ бол хөрөнгө оруулалтаа гаднаас хөрөнгө оруулалтад олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл авсан. За цахилгаан намжуулалт хүндэсний сүлжээтэй PPA цахилгаан эрчим худалдаа авах гэрээгээ хийсэн. Гэрээний үргээ биелүүлэхгүй байх гэдэг асуудал
тавьж байгаа. Гэрээний үргээ биелүүлээч. Тэгэхээр цахилгааны салхитын хувьд бол бид нар бол сэргээгч мөчний хуулиар 9.5 центээр авч байгаа. За энэ жилийн хувьд бол бид нар 8 сард эрчим хүчний бас үн тариф нэмэгдсэн. Эндээс орж иж байгаа одоо 9 тэрбум орчим төгрөгийн 3.5 тэрбум зөвхөн тарифын үний зөрүүд салхит руу 3.5 тэрбум нь бол явж байгаа. За 2014 онд бол бид нар 15 тэрбум төгрөг одоо нэг удаа хүчин данснаас салхитын тарифын зөрүүнд өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ маань ерөнхийдөө шөнийн горим үед бид нар Оросын холбооны улсаас Орос руу эрчим хүчийг бол экспортлдог. Энэ үед бол салхитаа бидний үйлдвэрсэн эрчим хүчийг авахгүй байна гэдэг асуудал тавьж байгаа. Тэгэхээр салхитаас бид нар 9.5 цент одоо долларын хойш 1700 гарцсан нөхцөлд бол 160-70 төгрөг орчмоор аваад Орос руу бол 27 төгрөгөөр зархад систем эрчим хүчний алдагдлын хувьд нэмэгдүүлж байгаа. Тийм учраас бид нар шөнийн хувьд бол хязгаарлаж байгаа. Тэгэхээр энийг бол хамгийн гол нь энэ жилийн хувьд 6 сараас хоссон учраас бас бүтэн жилийнхаа төлөвлөлтийг 14 оноор хийгээд явах юм бол яг 168 саягаа бол бид нар тэр нэг удаа хүчийнхаа загварлуугаа шийдээд явах бол боломжтой гэсэн юм байдлаар ярьж байгаа. Гэхдээ энэ бол маш эрчим хүчний салбарын үнэ тарифын хувьд бол хүндрэлийг асуудлыг үүсгэж байгаа. Цаашдаа бид нар бас сэргээгч эрчим хүчний хуулийн дээр энэ тарифын зөрүүг татаасыг зөвхөн одоо энэ үүсээр ажилладаг станцууд үнэ тарифт явах биш бусад өөр ямар арга зам байдаг шийдвэрлэх цогцоор нь бас юм шийдвэрлэх бодлогын асуудлууд яригдж байгаа. За нөгөө нэг асуудал нь Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооноос Сүхбаатар энэ төмөр замын тээврийн алдагдлыг одоо нүүрсний тээвэр дээр одоо юу яагаад байна? Нүүрсний тээврийн алдагдлыг бусад одоо төмөр замаар тээвэрлэдэг ачаа бүтээгдэхүүнээс одоо үүрүүлээд байна. Тэгэхээр энэ асуудлыг бол шийдвэрлэх шаардлагатай гэсэн саналыг тавьсан. За энэ жилийн хувьд үн тарифын нэмэгдлийн хувьд бол 15% төмөр замын үн тарифын нэмэгдэх асуудал яригдж ирсэн боловч төмөр зам дээр зохицуулах хэрэгжиж байгаа гэдэг асуудлаар энэ бол хойшлогдсон 14 онд бол энэ асуудлыг бол яригдана. Тэгэхээр энэ бол цогцоор нь бас эрчим хүчний үн тарифын бодлогын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байж байгаа. За нөгөө хоёр асуудал нь 10 асуудлаас техникийн нөхцөл тусгай зөвшөөрөл хоёртой холбоотой хоёр асуудал байгаа. Ган хийц компани даваа сэрүүнгээ тусгай зөвшөөрөл дээр одоо барилгын хийц тулгуурыг эрчим хүчний зөвшөөрлөлтөд холилдож ойлгож байна гэсэн энийг бол бид нар бас хүлээж авъя. Барилгатаа бас бид нар хамтарч ажиллаж байгаа. Яг барилгын тэр тусгай зөвшөөрөл бол тулгуур хийц барилгын эрчим хүчний тулгуур хийц бол барилгын тусгай зөвшөөрлөөр явахд болохгүй зүйл байхгүй. Харин хэрвээ манай дээр тиймэрхүү асуудал тавигдж байгаа бол бид нар бас тэрийг алдаагийн засъя шийдвэрлэе. Тийм учраас энэ дээр бол боломжтой. За нөгөө техник асуудал нь Танил Энержи гэдэг компаниас техникийн нөхцөл хүссэн 3 мегаваттын Дундгуй аймагт хариу нь бол зүгээр л боломжгүй гэсэн хариу ирсэн. Тодорхой тайлбар байхгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр бас бид нар анхаарал цаашдаа хамгийн гол нь өнөөдөр үүсэж байгаа хүндрэл техникийн нөхцөл дээр бол бидний их усрын хувьд дутагдaltaй байгаа. Өнгөрсөн онд бол бид нэр системийн оргилжчил төвийн эрчим хүчний системээр 875 мегаватт хүрсэн. За энэ жил бол бидний өвлийн горимор бол 961 мегаватт хүрнэ гэж байгаа. Тэгэхээр энэ эргэлээний өсөлтийг бол биднээс импортоор л хангаж байгаа. Өнөөдөр бүх станцууд бол өвлийн горимд бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүндрэлээс гарахын тулд энэ шинжилгээ хийх ажлын хэсэг дээр ерөнхийдөө бид нэр хууль эрх зүйн хүрээнд, бүтэц зохион байгуулалтын хүрээнд, хөрөнгө оруулалтын хүрээнд гэсэн уран чиглэлээр бол тодорхой ажлууд бол хийгдсэн. Хийгдэд эхнээс нь үр дүн бол гараад явж байгаа. Яг цаасан дээр хийгдсэн ажлууд бол байгаа. Түрүүн сайхан мэлэг даргын хил дээр 8 шатраллыг 5 болгосон. Хамгийн гол нь одоо бид нар хөрөнгө оруулалт их усрын тал дээр ажлуудаа хийх ийм ажлууд бол байж байгаа. За энэ дээр бол засгийн техникийн нөхцөлийн юутай холбоотой 8 шат дамжлагыг хангах явцад хамгийн хүндрэл учруулдаг асуудал нь ялангуяа зураг төслийн төвшин зөвшөлдсөх асуудал, инженерийн дэд бүтцийн байгууламж, газар доогоорох, ус сувг, цахилгаан холбоо, дулаан энэ бүх асуудлыг бид нэг цонхны үйлчилгээнд оруулъя гэж Улаанбаатар хотод тамга газартаа бид нар ярьж байгаа. За техникийн нөхцөл дээр зөвшөөрлүүдийн тухай байгууллагуудаас аваад энэ бүх ажлууд дээр бол хамгийн их хоног хугацаа алдчихж байгаа нь бол энэ дээр байж байгаа. Тийм учраас энийг бол бид нар Улаанбаатар хоттой хотлолт ерөнхий газартаа хамтарч нэг цонхны үйлчилгээнд оруулж, за дээрэс нь хамгийн гол нь бид нар өнөөдөр мэдээллийг цахимжуулъя. Тодорхой иргэн хэрэглэгч одоо орж тэр яах вэ? Нөгөө нэг гүржид болохоор тулааны зөвшөөрөл авъя гэдэг бизнесүүд юу компаниуд манахаас авахгүй юм манай. Тэрлүү яхаараа гүржид компаниуд руугаа нөгөө тулааны зөвшөөрөл өгдөг нөхрөнгөөдөг. Манад яхаараа компаниуд нь тэднэр дээр бас овоордог юм би. Ховчлол бүрээгээ солих хэрэгтэй гэдэг л Хурц юм уу тиймээс. Гэхдээ ерөнхийдөө бол ухраг энэ үе шаттай хийхгүй бол бид нар богино хугацаанд хийх асуудал ингэж хэлдэг. Тийм учраас өнөөдөр судалгаатай үе шаттай хийх. Улаанбаатар цахилгаан төгс бижиг гэдэг ганцхан хангах тусгал шүүрэлтэй. За нэг noloг молго гэдэг тэр хавл дүүрэгтнийг эрфендер тусгал шүүрэл авсан нэг цөөхөн юмуд байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа тим аж ахуйн нэгжүүдийг олон болгоод тэдний өөрсдөө эрфэ ойрлох байгууламжаа бариад энэ бол их усрын орсон үед хийхгүй бол өнөөдөр их усрын дутагдaltaй байхад бид нар баахан компаниудад эрфэ бариад сул шүүрэл болгочдөг. Нөгөөдөл бид нар станцын хүчин чиглэлд дийлэхгүй нөхцөлтэй бол ер нь бол за ойлгочлаа. Ер нь бол манай ухаантай төр засгийнхан бол үе шаттайгаар ухаантайгаар хийгэж байгаа юм байна. Бид нар надад бол ямар их гоё юм ирж хийсэн гэхээр гүржид болохоор
компаниудыгаа баг ингээд нөгөө компани юу зөвшөөрлөх гэж байгаа нөхдүүд нь компаниуд руу манахаас авалда, танахаас авалда гэж гүйдэг гэсэн. Гэхдээ яагаад тэгсэн гэсэн чинь тэр ямар ч нэг хөвжөлдсөн гинэ. Тэгээд компаниудад аль болохоор их дулаанаа худалдах, их цахилгаанаа худалдах, их усаа худалдах сонирхол төрдөг юм байна л. Манайх болохоор болгоомжчлалдээ 5 дор чи ухраад алгуулсан бай. Ухардаг араандаа хийгээ явчих. За байж эхлээ сайхан дулааныхаа хангамжийг нэмэгдүүлээд авъя. Цахилгааныхаа хангамжийг баталгаатай болгоод авъя. Тэрний дараа хий. Манайх яг ингэж ухардаг байхгүй амьдрал дээр. 90 дахьт яг хэдэн жилийн дараа хэдүүлээ гүрд шиг болно. Тэгээд 5 салбарын шинжтэй 6 асуудал ярьсан байна. За энэнийг багцлаад үзэхдээ зэрэг бодлогын одоо 3 асуудал байгаа. Салбарын шинжтэй 3 асуудал болж багцлагдж байна. За нэгдүгээрт нь бол түрүүн Эрдэнэбурэн дарагч бас ярьчлаа. Техникийн баримт бичиг энэ стандарт нормтуудыг яаралтай шинжлэх шаардлагатай байна гэсэн ийм хүсэлтийг тавьсан байгаа. Ялангуяа энэ орчин үеийн одоо шинэ материал, шинэ технологи, за тэгээ ногоон хөгжлийн асуудалтай уялдаад барилгын нормтууд, за бусад техникийн одоо энэ нормтуудыг яаралтай шинжлэхгүй бол хөгжлийнхөө одоо шаардлагаас хоцрогдож байна гэж. За энэ нь бол бас эргээд янз бүрийн асуудлыг шийдэхэд төв учруулад байна гэсэн ийм юмыг одоо ярьж байгаа. За энэ дээр бас далиндуулаад хэлэхэд бол энэ нормтыг шинжилэхэд нэлээд их судалгаа одоо хэрэгтэй байдаг. Энэ дээр санхүүжилтийн асуудал их учир дутагдaltaй байгааг бол бас дээрээс нь анхаарах шаардлагатай маа гэж ингэж бодож байна. За хоёр дахь нь бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортоор гаргахад хөлийн боомтуудаар ингээд нөгөө засгийн газрын 2002 оны 173 дугаар тогтоолоор хязгаарлалт үүсгэж байна. Тэгэхээр энэ 173 дугаар тогтоолоор тэр хязгаарласан боомтуудаа өргөдөх барих энэ талаас нь анхаарч өгөөч гэсэн ийм саналыг бас тавьж байгаа. За энэнийг бол эргэж авч үзэх шаардлагатай байна гэж ингэж ойлгож байгаа. За гурав дахь бодлогын гол асуудал бол хүнс энэ одоо нөгөө төмөс мах зэрэг бүтээгдэхүүнийг ченжээр дамжуулалгүй зардаг ийм болцоо нөхцөлийг бий болгож өгөөч. Ер нь ченжээр дамжуулаад зарахтай зэрэг биднээсийн бүтээгдэхүүн бол үнэ нь бол 2-3 дахин өсөж байна. Энэ дээр ер нь одоо гол анхаарч өгөөч гэсэн ийм 3 гол одоо асуудлыг бодлогын шинжтэй асуудлууд тавигдсан. За салбарын шинжтэй асуудалдаар бол байцаагч нарын хариуцлага чадварыг өндөржүүлэх, тэгээд байцаагч нар хяналт шалгалт хийхдээ аж ахуйн нэгжүүдийг ялгуурлан гадуурхгүйгээр яг адилхан одоо шаардлага тавьдаг ийм байгаа ч гэсэн ийм саналыг тавьсан. За энэ дээр сая ерөнхий сайд хэллээ, маргааш засгийн газрын хуралдаанд энэ аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хууль гэж ийм хууль орох гэж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хууль ихтэй зэрэг ерөөсө биднээсээ л одоо хянах гэж байгаа юм байна гэж ингэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь бол энэ аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хуулиар тэр хяналт тавих үйл ажиллагааг журмалж өгч байгаа юм. Тэгэхээр энэ үйл ажиллагааг журмалсны үр дүнд бол яг хөтэй зэрэг нэгдүгээрт нь аж ахуйн үйл ажиллагаандаар бүх юмыг хянахаа болно. Зөвхөн түрүүн сайхан бэлэг сайдын одоо танилцуулсан 5 чиглэл дээр хяналтыг төвлөрүүл тавьдаг болно. Хоёрдугаарт нь байцаагч нарын одоо өөрийнхөө үзмжээр асуудалд хандаж та нарт төвч хэрэглэл учруулдаг юмыг маш сайн хөөцөж журмалж өгч байгаа. Ерөөсөө байцаагч бол яг л ингэж л ийм л одоо шаардлага тавьж ингэж л ажиллах хэвээр аж ахуйн нэгжийн эрхлэгч бол ийм эрхтэй явах хэвээр гэдэг та нарын эрхийг гол нь хамгаалж өгч байгаа. Тэр бизнест үзүүлж байгаа дарамтыг одоо багасгаж байгаа. Энэгээр бол их одоо гол чухал хууль байгаа. Тийм учраас та нар бол энэ аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавина гэдэг зэрэг зөвхөн биднээс л хяналт тавьдаг болох ч юм байна гэж ингэж буруу итгэж ойлгоорой. Ийм сурталчилгаа бас явагдаад эхэлсэн байж байгаа. Ерөөсөө ялгаж ингээд аж ахуйг л одоо төрөөс журмалж хянах гэдэг юм а гэж. Энэ үнийг байж та. Одоо яг ийм нэртэй хууль гарах юм бол хяналт тавих тухай хууль. Хяналт тавих хууль. Түрүү нөгөө сайхан бэлэг сайд чинь танилцуулсан шүү дээ. Мэргэжлийн хяналтыг ингээд энэ хэсгийг нь алга болгоод 13-ыг энэ 10 хэдийг нь ямар агентлаг руу нөгөөд хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр бол онцгой хяналт тавихаар өөрчилж байгаа гэсэн. Тэгээ манай хууль одоо өөрөө ямар нэртэй болж байна вэ гэхээр аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих хууль. Энэ чинь бол дахиад нэр нь 20 алхам хойшоо хурсан хууль болж байгаа. Тийм учраас бид нар энэ маргааш засгийн газар оруулаад нэрийг бас ихтэй ярьсан шүү дээ гэсэн. Энэ нэр чинь буруу байна. Хүнд ерөө сонсогдохдоо зөө нөгөө хэд чи бид нартай уулзч маргааш хяналт тавих хуулийг баталцдаг байж шүү дээ.
Энэ ямар санаатай хууль вэ гэхээр стандартыг сахиулах тухай хууль. Нэг. Хоёрдугаарт ингэнгүүт стандарт гэж юу юм бэ гэж гарч ирнэ. Дараа нь бидний хийх гэж байгаа шинжил бол стандартыг заавал мөрдөх байх албагүй. Зөвлөмжийн стандартуудыг бий болгоно. Яамны сайд юм уу? Аймгийн засаг дарга, нийслэлийн засаг дарга нар өөрийнхөө орон нутагтаа зөвлөмжийн стандартыг заавал мөрдөх стандарт болгож болно. Ингэж либералчлах ёстой юм л да. Тэгэхгүй болохоор одоо сая хин сайрмал сайдыг хэлдэг шиг 7 буудлын должин эмээгийн дэлгүүр хотын төв супермаркет хоёр хоёулаа бараг адилхан стандарттай. Ингэж болохгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр зөвлөмжийн стандарт гэдэг гарах гэсэн. Тэгэхээр та одоо наадах битэд хоёроор тайлбарлал. Тэгэхээр бүх хүний толгой иргэн маргаашаас нэрийг өөрчлөнө гэж явчих. Тийм. Ерөнхийдөө стандартыг яаж сахиулах вэ? Стандартыг яаж өөрчлөх вэ гэсэн чиглэлээр бид иргэд аж ахуйн нэгжээс тавилаа. За нэгдүгээрт нь би иргэн Эрдэнэтийн тавьсан асуудлыг ярих гэж бодож байна. За нэгдүгээрт нь одоо иргэн Эрдэнэт бол ингэж хэлж байна. Үйлчлэгээний хүн сурталыг одоо иргэдээс одоо өөрсдийнхөө мэдээллийг дутуу мэдээлэл авдагаас одоо болж байна. Ийм учраас танаа дээр тавигдсан самбар болоод үндсэн үйлчлэгийн тавигдж байгаа тайлбарууд бол одоо үндсэндээ болж байна. Ганцхан гал анхаарах юм бол одоо үйлчлэгээгээ бүр хороод руу авчирч одоо өөрчлөх шаардлагатай байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр зэрэг энэ бол зөв зүйтэй санал. Бид нар одоо энэ дээр бол ажиллаж байгаа. Энэ ундаа багтаагаад бид нар нэг бүртгэлийн үндсэн 16 төрлийн үйлчлэгийг хороодод авчирч одоо үйлчлэгийг үзүүлэх ундаа багтаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дараагийн нэг зүйлийг өгөхлөө зэрэг ганцхан хороод авчрах биш. Иргэний одоо гэрийн гадаа авчрах аймаг орон нутагт авчих талаар бид нар бол бас нэлээд зүйлийг хийлээ. Энэ юу гэхлээр зэрэг эх 7 хоногоос засгийн газраас аймаг орон нутгуудад киоск машин буюу түүц машиныг одоо аймагуудад 21 аймагт нээлттэй хийх юм байгаа. Энэ дээр нэмээд бид нар эдгэрэнгийн эрхийн бүртгэлийн үйлчлэгээ бүх төрлийн лавлгаа үйлчлэгийг киоск машинаас одоо шууд иргэний бүртгэлийн үйлчлэгийг одоо өнөөдрийн байдлаар авж байгаатай адилханаар иргэний хурууны хээг иргэн одоо өөрийнхөө хурууны хээг уншуулад захин үнэлгээ уншуулад шууд үйлчлэгийг авдаг ийм үйлчлэгийг одоо эх 7 хоногоос одоо нээлттэй хийхээр бэлэн болоод байна гэдгийг хэлмээр байна. За ингээд одоо манай бүртгэлийн үйлчлэгэн дээр 3 бүртгэлийн үйлчлэг манай дээр байдаг. Энэ 3 бүртгэлийн үйлчлэгэн дээр бол эхний ээжинд иргэний бүртгэлийн үйлчлэг маань бүрэн захимжиж автоматжуулалт хамрагдсан. Одоо хоёр дахь ажил маань бол одоо эдгэрэнгийн эрхийн бүртгэлийн үйлчлэг маань энэхүү автоматжуулалт хамрагдлаа. Гурав дахь асуудал бол хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчлэгээ бид одоо чадвал оноос өмнө за чадамгүй бол оны дараа мөн автоматжуулалт хамруулад энэ киоск түүц машинтай холбоод бүх төрлийн үйлчлэгээ лавлгаагаа автоматжуулалт одоо ингэж захимжуулалтаар одоо өгдөг болно гэдгийг хэлэхэд таатай байна. За хоёрдугаарт нь Монкон юу компаниас асуудлуудаар нь явахгүй жах багслаа хэлчих. За би багслаа зэлчих. Энэ хоёр компаниас хүсэлт ирсэн юм аа. Монкон болоо Diamond гэдэг хоёр компаниас юу гэхлээр зэрэг дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчлэгийг өнөөдрийн байдлаар бол одоо барилгын компаниудад манайх олгож байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт иргэн өөрөө одоо банктаа гэрээ хийгээд гурвалсан гэрээ гүйцэтгэх компанитайгаа гэрээ гүйцэтгэх компанитайгаа захиалагч гэрээ хийгээд манад ирэхээр зэрэг 30% одоо мөнгийг төлсөн тохиолдолд мөн нэмж зээл аваад одоо тэр баригдж байгаа байшингаа аваад явдаг. Энэ дээр нэмээд баригдж байгаа байшингийн иргэний үр дээр хаалганы үрээр барилгын гэрчлэгээ гаргаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна. Энийг бол одоо бид нар бас хуулийн дээр болохгүй зүйл алга журмаа үзээд тухайн компани үндсэндээ дутуу барилгын гэрчлэгээ аваагүй банкны зээлгүй байвал иргэнд одоо бас мөн зээлийг олгодог ийм хэлбэр рүү шилжиж гэдэг дээр бол бас сая бол ярилцлаа. Энэ бол болох асуудал юм аа гэж үзэж байна. Тэгээ хаан хүнс импекс компани гаргасан фактыг хаан хүнс нь хүлээгээд байна. Тэгэхээр одоо та ингээд бидний ийм юм ингээд шүүхрээ явуулаад их ч удахгүй л да. Одоо наад хүний чи тавьж байгаа санал зөв учраас бид өөрсөн дээр л ажил авчмаар байгаа. Зөв байна. Бусад улс оронд яаж зохицуулдаг юм бэ? Бид нар судлаад ойлгомжтой болгочих. Ингэж бизнесийг хорлож болохгүй шүү дээ, тийм ээ. Ийм адилхан төсөөтийн нэр аваад төсөөтийн нэр авдаг тийм юмыг нь хаадаг механизм байгаа байх. Тэр чи яагаад тэгэхээр маш их хөдөлмөрийн үр дүнд бий болгож авсан тийм одоо юу гэдгийг брэнд байхгүй. Яханаас тэгээд ямар нэгэн нэг үсэг нэмээд үг нэмээд явчихаар нь өгчдөг чинь буруу байгаа, харилцаа чинь буруу. Та тэгж ойлгоо тэр харилцаагаа бид нар засъя гэж хэлчихэ. Ойлгож байна. Тэгээ хэлэхдээ та нар уг нь тийм л дээ тэгтээ тийм байхгүй юу?
ингэж бод болохгүй шүү дээ. Нөгөө нэг та нар мэднэ шүү дээ. Чукча энэ хамгийн тэнэг ард түмэн одоо дэлхий дээр хэн билээ гэдэг ингээд чукчаа руу харсан хөөр хэмээн яг л өөрөө болчиход байхгүй. Тэгээ ямар өөрөө гэж хэлдэвш. Тэгтээ манай дуу сайхан шүү тийм ээ. Ичээсэн. Бити тэгээд хэлдэ та нар дараа нь бурууга хүлээгээд буруу байна юм байна. Энэ хүний саналыг бид нар аваад зөв болгоно гэх. Юурээс тэгж хэлэхгүй байгаа шүү дээ. Уг нь ч яг тэгж байгаа тэгтээ шүүхээр яваад хэрэг уучраа болж байгаа бол одоо яахвэ? Ингэж болохгүй. За манайх дөрвөн жиргэндээ бүгдийг шинжилсэн байгаа. Одоо энэ дээр ямар ч тийм маргаан гарч байгаа юм бол байхгүй. Энэ одоо 2002 нэг нь 2002 онд, нэг нь 2008 онд. За би тэгээд танаас хаан жимсгээд би уг нэг муу часрын юмтай хойноос хаан жимс юм гэхэд өгөхгүй юм байна тийм ээ. Одоо бол өгж байгаа. Тэгээд ингээл мөчлөж байгаа. Яг ингээд алж байгаа. Өөр асуудал энэ дээр нэг юм асуудал байгаад байгаа. Жишээ бол яваад байгаа. Энэ 2002-8 оны л асуудал. Шүүгээр нэгэн бас идэгдсэн асуудал. Тэгээд нэрэгцэн ийм л хүн суртал үүсчихэд байгаа. Тэгэхээр бас надад юу бодогдоод байгаа нэг жил ажиллахаар бид нар өөрснөө юмыг өөрчлөх тийм хүсэл тэмүүлэлтэй баймаар юм байл. Тэгэхгүй бол очиод тас мөргөж байгаа юм чи ингээд. За одоо өөрчлөхөр боллоо шүү. Ингээд энэ дотроос ингээд англиад харахад бол бодлогын чанартай 3 бус нь бол 10 салбарын зохицуулалттай холбогдсон ийм асуудлууд гарч байна. За бодлогын чанартай 3 асуудлыг авч үзэхээр юу гэж ямар 3 асуудал тавьж байна вэ гэхээр зэрэг энэ хамгийн нэгдүгээр энэ технологийн дэвшлийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд ялангуяа мэдээлэл харилцаа холбооны салбартай холбогдуулж их олон саналууд ирж байгаа. Энэ дээр одоо ямар санал тавьж байгаа гэхээр зэрэг шинэ технологиг нэвтрүүлж байгаа тохиолдолд дахиж шинээр зөвшөөрөл битгий шаардж байгаа ч гэсэн ийм саналуудыг оруулж ирж байна. Ийм санал гаргаж байна. За энэ дээрээс нь нэмээд юу гэхээр зэрэг энэ интернетийн орчинтой холбогдуулж IPTV-тэй холбогдуулж энэн дээр зөвшөөрөл шаардж байгааг болиулж өгөөч гэсэн ийм саналуудыг тавьсан. Энэний нэг нь болохоор зэрэг энэ сая ерөнхийлөгчөөс зохион байгуулсан уулзалтан дээр яригдж байгаа гэр хороол дээр интернетийн үйлчилгээ өгөх гэсэн чинь манай зөвшөөрөл өгөхгүйгээр одоо бүтэн жил бид нэр байж гэнэ гэсэн компани бас хандаж орж ирж байгаа. За энэтэй уялдуулаад энэ тодорхой жоохон мэдээлэл өгчихье гэж бодож байгаа. Энэ үгээр зэрэг харилцаа холбооны зохицуулах хороог энэ зөвшөөрлийн тогтолцоог хийх шинжилгээг хийж эхлэхдээ бид нэр хамгийн түрүүнд харилцаа холбооны зохицуулах хороог ерөнхий сайдыг эрхэлдэг агентлагаас эхлэе гэж эндээс эхэлсэн юм. Ингээд яриад үзэхэд зэрэг харилцаа холбооны зохицуулах хороо нь болохоор зэрэг харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйл заасан нэг заалтыг бариад ерөөсөө энэ заалтан дээрээ заалтан дотор байгаа үйлчлэгээгээ ерөөсөө 10-15 болгоод ингээд зөвшөөрлүүдийг ингээд үржүүлээд явцсан байсан. Тэгээд энэ зөвшөөрлүүдийг ерөн цоцолчвол яасан бэ? Ингээд 15 зөвшөөрөл болгоод байгааг болчвол яасан бэ? Ерөөсөө л хуулийн нэг л заалт байгаа юм чинь ганцхан зөвшөөрөл өгчөө гэд ингээд бизнес эрхлэгчтэй өөрсдөөр нь хэлцүүлж үзэхэд бизнес эрхлэгчдийн одоо энэ харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Mobicom, G-Mobile гэсэн энэ том аж ахуйнууд нь болохоор зэрэг энэ нь бол зөв өө бид нар энийг дэмжиж байна. Нэг л зөвшөөрөл авчи энэ зөвшөөрлөөр үндэслэл бид нар бүх үйл ажиллагаа явуулчих гэж байгаа боловч хажуугаар нь жижиг дунд бизнес эрхэлж байгаа энэ бизнес эрхлэгчид болохоор зэрэг ингийн бол бид нар эднэртэй болон өрсөлдөж чадахгүй учраас энэ одоо зөвшөөрлүүдийг салгасан энэ нь бол хэвээр байгээ гэсэн олонгийн санал гарч иж байсан учраас за энэ нь бол үлдэх юм байна гэсэн ийм хандлагатайгаар энэ одоо засгийн газрын хэрэглэх газрын хууль эрх зүйн газраас ахалсан ажлын хэсгээс бол ингийн зөвөө гэж үлдээсэн байгаа саналтай. Энэтэй уялдуулаад энэ зөвшөөрлийн систем дээр өгөх зэрэг энэ хараад байхад энэ хувь хүний чадамжтай холбоотой одоо програм хангаж боловсруулах эсвэл одоо уран барилгын түүхийн соёл уран бүтээлийг сэргээн засварладаг ийм одоо хувь хүний чадамжтай холбоотой асуудал дээр аж ахуй нэг тусгай зөвшөөрөл аваад байгаа ийм үйл ажиллагааг ерөөсөө бүх салбарууд нь одоо хүчингүй болгох нь зүйтэй юм байна гэсэн санал ажлын хэсгээс боловсруулчаад дээш нь ингэж явж байгаа. Энд бол за дараа нь барилгатай холбогдуулж холбогдуулж 2 хүн санал гаргасан байгаа. Энэтэй юу яаж хэрэг зэрэг барилгын материал үйлдвэрлэх
хөнгөн болоог үйлдвэрлэх энэтэй холбогдуулаад газрын холбоо бас биднэрт бол олдохгүй байна гэсэн ийм санал гарсан. Энэ газрын асуудал нь болохоор зэрэг үндсэндээ бол энэ зөвшөөрөлтөй бол уялдахгүй юм байна гэд ингээд үлдээсэн байгаа. Эндээ ингээд энээсээ жоохон хөрвөөд одоо би та нарт ямар мэдээлэл өгөх гэсэн гэхээр зэрэг барилга, эрчим хүч гэсэн ийм одоо салбаруудын зөвшөөрлүүдийг хянаж явахад харахад бол барилгын үйлдвэрлэл эрх нь нэг зөвшөөрөл өгдөг. Тэрний үйлчлэгийг эрэхтэн тусдан зөвшөөрөл өгöd байгаа. Ийм хандлага ажиглагдажсэн учраас ерөөсөө бизнес эрхлэгчтэйгээ ярьжгаад үйлдвэрлэл эрхийн стандарт руу нь явуулаад үйлчлэгээ эрхлэхийн бол зарим тохиолдолд тусгай мэрэгжил шаардж байгаа юм чинь зөвшөөрөлтэйг үлдэхэн зүйтэй юм болов. Гэхдээ энэ том зөвшөөрлүүдийг бол одоо шийдвэр гаргагчдаас бүрдсэн 6 одоо аж ахуй их хурлын гишүүдээс бүрдсэн энд гелатины устгах багтаа оруулж хэлэлцүүлнэ гэсэн ийм хандлагатай явж байгаа. Нийт ирсэн саналуудаас багцлаад одоо ингээд 3 зүйлх сууж байгаа нэг 7-8 төрлийн асуудлыг гол олголоо. За тэрийг их товчхон танилцуулъя. За нэгдүгээр ер нь нэлээд хандсан асуудал инновацийн асуудал. Манай Монголд байгаа инновацийн асуудлууд дээр нэлээд өндөр ач холбогдол тавиач гэдэг. Жишээ нь Дархан хотоос ирж оролцож байгаа их холоос орж байгаа юм. Мөнх анх компаниас ирсэн уртнасан гэж хүн сүүгээр 200 төрлийн шар сүүгээр 20 гаруй төрлийн нэр бүтээгдэхүүний бараа одоо үйлдвэрлэж байна. За малын гүзээгэрлэхэд маш их олон төрлийн эко сав боглоо бодол хийж байна. Энийг жижиг дунд үйлдвэрлэлд хамрагдуулмаар гэвч хамрагдаж чадаагүй байна. Тэгэхээр энэ инновацийн талаарх их Монголд эко гаралтай их мундаг зүйлсүүд байна. Энэ дээр анхаараач гэсэн байна. За дараагийнх нь нэг ирсэн санал нь энэ Golden Road гэдэг нэлээд хэдэн хандсан л да компани анхтай гэдэг хүн эхэлж энэ саналыг хэлсэн. Энэ шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагаа дээд шатанда шийдвэрүүд болон бусад зүйлсүүд маш их сайхан явж байгаа. Энийг дэмжиж байгаа. Харин дунд шатанд аливаа асуудлыг хугацаанд нь шийддэг асуудал дээр нэлээд сайн анхаарал хандуулж өгөөч. 10 хоног гэвэл хэд хоног хойшлдог ч юм уу. Энэ бол бас нэлээд байдаг асуудал шүү гэж хэлж байна. За мөн дээрээс нэмээд лицензтэй холбогдолтой асуудал. За 107 лиценз иржсэн буцаагаад 20 болсон гэдэг холбогдох байгууллага руу болон буцаа цаашаа хандъя. За тендерийн шалгуур ил тод байдал. За мөн дээрээс нэмээд энэ тендертэй холбогдолтой анх байгуулагдаж байгаа шинэ компаниуд, жижиг компаниуд, дунд компаниуд, орон нутгийн компаниуд энэ төр ороход хүнд байдаг, шалгуурууд их олон төрлийн байдаг. Тэр энэ дээр нэлээд уян хатан тэгээ хэцүү оновчтой зохицуултыг хийж өгөөч гэсэн байна. За эхэлж энэ асуудлыг хандсан дүүхэн тэргүүн компани Ганууд гэж хандсан. За ер нь хамгийн их давхардаж асуугдсан асуулт бол зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн нөхцөл, бизнесийн зээлтэй холбогдолтой саналууд их ирлээ. За гадны хөрөнгө оруулалтын талаар гаднаас хөрөнгө оруулж байхад чин Mobicon компаниас Дэвид Холлиди гэж хүн ирсэн байна л да. Хууль болон хууль бус. Одоо юу гэдэг нь зөвхөн бит болон бит олон төрлийн дарамтууд ерөнхийдөө ерөн дарамт тохиолдож байдаг тохиолдлууд байдаг. Тэгээд энэ тал дээр бас нэлээд сайн уулзч ярилцах хэрэгтэй гэсэн байна. За энэ change валютын ханш, тэгээд энэ валютын зах, за валюттай холбогдолтой саналууд нэлээд давхцсан байна. За бас мөн нэлээд их орсон санал бол импортыг орлох, экспортын бараа бүтээгдэхүүн гэдэг. Гэхдээ энэ дээр бараг 4-5 төрлийн оюутлын компаниуд нэлээд хэлж байна. За ер нь оюутлыг бол дэмжиж эхэлсэн их сайн байгаа. Цааш тэнийг нэлээд сайн дэмжиж өгөөч. Тэгээ их олон эмэгтэйчүүд, өргөдөл улсын эмэгтэйчүүд энэ салбарын ард байдгийн шүү нэлээд хэллээ. За орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлүүд хандсан. За танхимаас судалгааж үйлдвэрлэлийн танхимаас PPP нэлээсээ өргөжүүлээч. Энэ үйл ажиллагаанд засгийн газар хувийн хвшлийн зөвлөдөх хороо гэж байгуулагдсан. За тэр хороо өөрөө хөгжлийн ам дээр байгаа. Энэ асуудлыг нэлээсээ түлхэж өгөөч гэсэн байгаа. За дараа нь 4-5 компаниас хамт ирсэн энэ Экобас, Цахилгаан, Тэмүн тэргээд тээврийн компаниудаас ирсэн санал нийтийн тээврийн үйл ажиллагааг их сайн зохицуулж өгөхгүй бол энэ нийт хүн амын 60% нь өнгөө зөрчдгөө. Тэгэхээр энэ салбар бол өөрөө хөгжих боломж таарах юм байна. За Монголд үйлдвэрлэсэн автобуснууд дугаараа авч чадахгүй байна гэсэн. За мөн энэ Монголд үйлдвэрлэж байгаа автобус бол нийтийн тээврийн асуудал дээр засгийн газар нэлээд анхаарлаа хандуулаач гэж асуудлууд ирсэн байна. За тэрнээс гадна ингээд бичгээр шууд саналууд аваад ирсэн байна. 7-8 төрлийн бичгийн санал байгаа. Энэ бичгийн саналтай их зузаан учраас тэгээд богино хугацаанд хэлцэж юмсангүй ерөнхийдөө харсан. Тэгээ цааш нь одоо нөгөө нэг дамжуулалтыг хийя. За баярлалаа. Янз янзын шинээр туршаал тэгэл алдаж онол явж байгаа шүү дээ. Өнөөдөр ямар ч үс ингээд бизнес эрхэлж байгаа хүмүүстэйгээ уулзъя, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд манай баялаг бүтээгчид маань тулгарч байгаа бэрхшээл саад юу байна гэх. Тэгээд амхандаа одоо манай сайхан бэлэг сайд маань санаачлаад ингэж уулзуул зүгээр гэ процедур гаргасан. Өнөөдрийн процедур гайгүй юу? Болж байна те. Тэгэхгүй ингээ бөөнөрөө цуглчаад ингээ босчаавал нэг нөхөр нэг юм яриад бусд нь хэрэггүй юм сонсоод байдаг. Тэрнээс чаран зайлсхийх гэж оролдсон учраас 3 үзэгдэлт жүжиг болсон шүү. Ойлгож байна уу? За тэг болчлаа дараа хийх төвшөө сайжруулна. Эндээс юу гарч ийн вэхээр 2-3 юмыг одоо тогтоод авъя. Нэгдүгээр энд өнөөдрийн оролцож бас одоо цаг гаргаж ирсэн хүмүүс маань холбогдох хүмүүстэйгээ уулзах боломжийг бүрдүүлье. Болж байгааз за тэнд
товуудаар зохион байгуулад эрчим хүчний хэд уулзуулж өгнө. Та нар гарахдаа тэнд бичүүлнэ. За барилгын чиглэлээр бол манай Эрдэнэ бүрэн дарга маань өөрөө сууж байна. Сайдтай гинөө та нартай гинөө холбогдох хүмүүст уулзуулж өгнө. За мэрэгжлийн хяналтаар бол дарга нь байж байна. Гүн базар дарга байж байна. Гүн базар дарга уулзуулчихна. За дараа нь татвараар бол Батмагна дарга өөрөө байж байна. Нэлээд олон юмнуудаа бас тодорхой хэлээд авлаа. За бүртгэлээр бол Бүрдүүж дарга өөрөө байж байгаа. Хүмүүс нь байж байна. Зөвшөөрлөөр бол одоо ихтэй дарга сая инглиш шүү дээ. Хэдүүл нэг юм тогтчих. Харин явж яваад нэг тэнжүүд нэг юм болоод авлаа. Засаг цэгийн гэдэг дээр бид нар зараа тавиал. Тэгэл та нар орж ирээгвэл орж ирээд бид нар оруулж ирдэг процедурыг хэлбэр болгоод тэгэл хурд яриад явчих. Болж гинүү. Харин их чухал юм бол одоо та тэр нэг устгал хийгээд байгаа юм да. Сэдвээ тавиад ихтэй дарга засаг цэгийн ерөөсөө хэдүүл засаг хуучин ямар байсан гэж сангийн яамны вебсайт юу Пимис цэгийн юу гэж байгаа Пимис юу ингээ англиар бичээ тэрнийгээ товчлоод ер нь бол ерөнхийдөө чамд олдохгүй л гэж хийсэн юм шиг. Одоо манай засаг газар гарч ирээд яасаг одоо болттой тэр гадаад мадаа товчсон. Зүгээр засаг цэгийн оронгуут нь бүх яамны нэр монголоор юу Пимис вэ? Пимис хийж байгаа юу гэсэн. Тэгээс бодод олохгүй. Уг нь бас жоохон англи хэлтэй гэж бодсон. Би олохгүй юм чи хийж олохгүй. Тийм учраас олдохгүйгээр хийсэн байхгүй зориу. За дараагийн хүн бол манай гайлын дараа Ганбат байж байна. Ганбатар та яг өөрөө одоо тань дээр өгсөн нэрсүүдийг аваад яг бүгдээр хариуцлагатайгаар уулзаарай. Бид нар үр дүнд хүрээгээд нь шүү дээ. Хамтран юм бүтээгээд ингэж. Өшөө сая ингээ бусад асуудалгаа манай зөвлөх гамаач танилцсан. Тэндээс хоёр юмыг шулуухан хий. Нэг нь бол хоёр сэдв. Нэг нь бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бид нар цуглуулъя. Болж гинэ. Яг энэ өөрөө дахиад яг сайн схемээр засаг цагийн мен дээр тавиад он сар өдрөө зарлаад санживт сайд ирнэ жижиг дунд үйлдвэрийн сангийн хэрэн зээлийн хэрэн бүх юма ярина. За хэлбэрээ бас одоо яавал одоо үр дүнтэй. А нөгөө сэдв нь бол тендер. За тендерийн хувьд надад ийм бодол төрж байна. Иргэжил зарлагдах бүх тендерийг аж ахуй эрхлэгчдэд танилцуулъя. Энэ нэг үрчлэн. Яг хэлбэрээ бас бодъё. Зүгээр ингээд бүгдээрээ дундаа ингэж гаргаж унших юм уу яах юм бэ? А ер нь бол иргэжил бол би сая өнөөдөр үзсэн 1.1 их найд төгрөгийн төсөв хөрөнгө оруулалт хийгдэх юм байл. Тэгэхээр чи тэрний цааныг юу байгаа? Мэдээ зарим нь бол ингээд үргэлжлээд явж байгаа юм байгаа шүү дээ. Зарим нь шинээр явж байгаа юм байгаа шүү дээ. Үргэлжлэж байгаа нь одоо хэрэггүй байх. Шинээр явж байгаа, шинээр одоо зарлагдах гэж байгаа тендерүүдийг тим тендер зарлагдах гэж нэгээд нэг удаа танилцуулаад тэрнээс хойш шилэн болгоё. Шилэн гэдэг нь та нар дурын үед нэг сайт руу ороод юм уу эсвэл тендерийн газар очиод одоо хил тод байхаар ийм хоёр чиглэлээр юм хийх юм байна гэдгийг манай сая хамаачир зөвлөхийн нөгөө нэг хэлж байгаа бусад асуудал дотор нэлээд хөндөгдөж байна. За ингээд нэг юм хэлье. Одоо манай баялаг бүтээгчид шийдвэрлэлийн засгийн газар бол хамтраад юм хийж бүтээхийн төлөө байгаа шүү. Биднэрт бол юу байгаа гэхээр сэтгэл байгаа, зүтгэл байгаа. Тэгтээ чадахгүй байгаа юм төм байгаа шүү. Яагаад гэвэл бид нар юу дутж байна? Мэдлэг дутж байна. Чадвар дутж байна. Оролцоо ингээд арга барилыг дутж байна. Тэгээд энэ тэгтэл яах вэ? Нэгэ бол өөрчлөх гал оролцлоо. Сая яг энэ каптер дээр өөрчлөгдөж байгаа хүн л харагдаж байгаа шүү дээ. Үгүй гэжсэн судлаа. Мухаг ийгүүлж байгаа шүү судлаа гэдэг чинь бас мундаг. Тэгэхээр иймэрхүү байдлаар жаахан өөрчлөлт гарч байгаа юм аа. Тэгтээ одоо чамлахаар чангатга нийгэм бол нэг өдөр өөрчлөгддөг юм байна. Тэр дотроо нэг жилийн дотор бас мундаг өөрчлөгддөг юм байна. Юуг өөрчилж болдгийг гэхээр ийм орчин тойрны ахуй махавыг нь өөрчлөд энэний гоё лед дэлгэц болоод ингээд юм байна. Ийм бүндгэр доторх чинь хой мөдөдөө өөрчлөгддөг юм байна. Тийм учраас хэдүүлээ та нар ч гэсэн бүгдээрээ үнэхээр өөрчлөгдгийг бид нар өөрөөс л эхлэх хэрэгтэй байл. Ерөнхий сайд өөрөөс эхлэх хэрэгтэй. Өглөө 8:20-д яг шуурхаа дээр яс байж явах хэрэгтэй гэж эхлэх хэрэгтэй. Хэн ч гэсэн аж ахуйр хэлж байгаа бүх хүн надад заалгадаг байх. Тэгээ энэ хувийн сахилга ба хувийн зохион байгуулалт өөртөө тавих шаардлагаас улс орны хууль шинжилт хамаардаг юм шүү. За өнөөдөр нэг жоохон ч гэсэн юм хэлэх гэж оролдлоо, санаа гэж сонсох гэж оролдлоо, цаашаа яаж ажиллах арга барилаа олох гэж оролдлоо. Тэгээд маш их сэтгэл гаргаж, зүтгэл гаргаж засаг цагийн мөрөөр тэр баахын бүгэлж ирнэ гэдэг чинь бас сөрхий байгаа үстэй. Тэгтээ яг одоо тэр зэрэг юм хийн шүү. Тэгээд ирээд одоо олон чухал санал гаргаад санаа оноо нэг нүгүү хэлсэн та бүхэндээ баярлалаа. Цааш засгийн газар хамтарч ажиллана. Амжилт хүсье. Баярлалаа.